За минь цэвэцанууд гэхээр энэ удаагийн бичлэгээр дээр unbox видео хийсэн тоглоомоо задлаад бүр эвлүүлж үзэх чинь. Тэгээд тэр тоглоом нь болохоор мэдээж энэ Grimix ахын шинээр гаргасан шинээр ч идэ одоо баг 2-3 сар болох гэж байна. Тэгээд дууг нь Grimix ахтай цуг эвлүүлэе гэж бодсон боловч даанч баахан бичлэг инээ тэрэ хийгээд цаг зав олдоогүй бас дээрс нь энийг эвлүүлвэл амар хэцүү гэж хэлсэн учраас явсныхан дараа одоо ингээд эвлүүлэхээ байж ин. Тэгээд бас ганцаараа эвлүүлэхгүй бас манай дүү эвлүүлэхээр энд сууж ин тий. Сүүлд баг бичлэгт орсноос хойш баг 2 сар. Бараг 4-5 сар болцсон байна тий. Хамт бичлэгэнд ороогүй. Тэгээд энийг эвлүүлэхэд ухаан зарцуулах учраас энэ дүүгээ ороосон байгаа. За тэгээд одоо энэ дотор одоо та нарт харуулъя л та. Та нар бол unbox видео хийснийг маань Grimix ахын бичлэгнээс үзсэн байх. Тэгээд тэр үед бол эвлүүлээгүй. Одоо бол энэ их юмыг энэ ширээн дээр эвлүүлэх гэж байна. Тэгээд одоо шууд эвлүүлцгээе. За тэгэхээр ширээн дээр бүгднийг тавьсан байна. Одоо ингээд энийг бүгднийг эвлүүлнэ. Энд нийтдээ 294 ширхэг пазл байгаа. Тэгээд бүр дүүтэйгээ нийлж эвлүүлэхгүй бол энэ бүр би ганцаараа бол энэ пазлыг бол эвлүүлнэ гэдэг бол хотлаа. Одоо энд хаалаг энтэй энэ ингээд нийлнэ. За худлаан байна. Яа тэгээд яг үндсэндээ бол энэ бүх 294 ширхэг пазл нийлээд одоо энэ хайрцагны ар дээр байгаа энэ зургийг бүтээн. Тэнгүүтээ эвлүүлдэг тоглоомыг ухсарч блок ертөнц өвтэйгээрээ гингүүд урт өргөнийх нь хэмжээ ингэ байж байгаа. Бараг манай ширээнээс юм том болох юм уу яах юм. Тэнгүүтээ аппликейшнаа татна. Тэгээд аппликейшнаараа уншуулна гэсэн. Гэтэ аппликейшн нь бол датагууг нь тоглоом нь ордгийн бэлээ шүү манайхаа. Яг апдейт нэхэд нөгөө нэг лендууд руу орохдоо датагаа ашиглах магадaltaй юм шиг байна лээ. За тэгээд аппликейшнийг камераар дүрсүүдийг нь уншуулан Grimix-ийг авраарай. Чи гүйснэн дээр шүү. За ингээд одоо Grimix-ийг аврах ганц найдвар нь чи. За одоо тэгээд энэ зургаа харж байгаа л эвлүүлнэ дээ. Яна. Меморсор хордоо наашаа хүрээ тэр гэлс эвлүүлцгээе. Энэ нэг бүтэн эвлэгдсэн юм байна. За ихсэг хугацааны дараа эргээд уулзцгаая да жоохон бичгээр. За тэгэхээр эвлүүлээ цагаар өнгөрлөө. Гэвч бүрэнгүүц дуусаагүй л байна. Энэ Lord Grimix-ийг нэг жоохон төхүүллээ. Энэ талын юунууд ойлгомжгүй юм байна. Тэгээд нэг Among Us дун. Тэгээд энд нэг CCGC юуг эвлүүллээ. Энэ дууг нь Grimix ах байх ёстой юм шиг байгаа юм. Тэр хайрцагн дээрээ бол зураг нь байсан. Хайрцагн дээрээ бол зураг нь байсан. Одоо энийг харал та. Энэ дээр уг нь ингээд Grimix ах тэгээд энд Hagi тэгээд Garden of Bang Among Us CCGC тэгээд Lord Grimix гэдэг энэ юмнууд байгаа ч гэсэн одоохондоо дүүбит хоёрын эвлүүлчихсэн байгаа нь ийм байна. Тэгээд цагийн дараа иргэн уулзцгаая. Бүрэнгүүцэд болох хаа. За эцэст нь блокн Grimix-ийн пазлыг бүр 2 цаг нухан байран дүүбит хоёр эвлүүлж хийж ингээд бүрэнгүүцэд дуусглаа. Та бүхэн одоо харж байгаа бах. Энэ бүр амар том юм байна уу? Бүр яалтчгүй 294 ширхэг бүр манай ширээнээс ийм том бараг дээд талын тэр чигтээ тагилж магалцсан ч байж ах шиг тий. Тэгээ яг ячаад эвлүүлэхэд хамгийн хэцүү байсан газрууд нь бол энэ тэгээд энэ байна. Тэгээд бусдын ч яг нэг юм бас л толгой эргүүлсэн нэг хідэн юмтай байна. Тэгээ одоо ерөнхийдөө нөгөө AR-аар тоглохоос өмнө одоо хин яаж хэрхэн эвлүүлснийг зүгээр яг хин эвлүүлснийг одоо та бүхэнд харуулах болно. За тэгэхээр ингээд харах юм бол ингэж харагдаж байна. Ийм том одоо эвлүүлсэн сэтгэлийн сонсё. Аюу хэцүү байл шүү дээ гасаа. 2 цаг бүр нухаж хийж дүүбит хоёр бүр эвлүүлж дууссан байна. Ийм том. Одоо арай л бүр ингэ ширээний тавцсан. Одоо тэгээд AI-аар биш AI гинэ. AR-аараа, камераараа, аппликейшнаараа ер нь ямар тоглоом байдгийг байна гэдгийг үзчихэд буцаагаад хураан тэгээд яг
хураахаас уг нь хайран байгаа ч гэсэн одоо энэ ширээн дээр одоо борцог халуун савтай цай майгаа тавихгүй л одоо энийг ингээ байн байлгаад байна гэж байхгүй учраас хураагаад тэгээ дараа нь зөндөө олон эвлүүлнэ. Тэгээд энийг бол угаасаа ганц хүн бол хэзээ ч эвлүүлж барахааргүй юм байна лээ. Тийм болохоор гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэйгөө эвлүүлэхэд яг болно. Тэгээд дүү бид хоёр бол 2 цаг л эвлүүллээ. Тэ. Одоо шууд AR AI гэж гэдэг юм. AR шууд тоглоом руу орцгоё. Эй, сайн уу? За, аль өрөөнд нь ормоор байна да? Миний өрөөнд үү эсвэл жаахан амар өрөөнд ормоор байна уу? Хай, сайн уу? За юу яцхан тавтай морил. За энэ өрөөг та хэд санаж гин үү? Энэ өрөө бол миний хамгийн анх видео хийж эхэлсэн өрөө байгаа. За та хэд миний бичлэгийг үзэх дуртай бол энэ өрөөнд юу байгааг бараг л мэдж байгаа бах. За тэгээд эд зүйлбүрийн хажууд байгаа товчон дээр дараад тэрхүү зүйлийн талаар тайлбарыг хүлээн аваарай. Энд дээр одоо чуука муука гэд хинч бичсэн. Чуука гэж найз охин чинь юм уу ч гэх шиг. Гүү хөөй биш. Эй, сайн уу? За, аль өрөөнд нь ормоор байна да? Миний өрөөнд үү эсвэл жаахан амар өрөөнд ормоор байна уу? Эй, сайн уу? За, миний бүтээсэн блокийн ертөнцөөр аялцгаая. Намайг удирдах яваарэ. Өө нэрэ, бүжгэлж байгаа хүний дүрстэй баатан дээр дарах юм бол би чамд бүжгэлж үзүүлнэ шүү. Лаг гэж тоглоомд ямар утгатай вэ? A. Шин дүр. B. Интернет удааширч хөдөлгөөн саатах. C. Үсрэх. За тэгэхээр ямар тач нэг иймэрхүү пазл байсан байна. Тэгээд ерөнхийдөө тоглоом нь шинжлэхдээ апдейт хийхдэх болгонд эвлүүлэхээр боллоо. Тэгээд ер нь уун гоё томоор эвлүүлсэн ч гэсэн буцаагаад ингэж хураацсан байна. Хураацсан байна. Тэгээд дахиад ер нь эвлүүлэн тэгээд бүр нэг төм рүү явал уг нь энийг яг гоё юм том жазанд яаж байгаа тийм жаз хийлгэж байгаа ч юм уу хийчихэд бол болохоор л том ид байна. Тэгээ ямар ч тач та нар энийг хаанаас авах вэ гэвэл угаасаа мэдээж Grimix-ийн тоглоомын дэлгүүрт зарж байгаа. Тэгээ тэнцэнээс авна гэж. Ямар ч тач энэ удаагийн манд бичлэг энэ хүрээд дууслаа. Тэгээд энийг эвлүүллээ. Тэгээд энэ удаагийн манд бичлэгтэй хамт манай дүү орлоо. Энэ пазлыг эвлүүлэхэд маш их тусаллаа. Бид хоёр бүр арай л амар эвлүүллээ бүр.
Тэгээд ямар тааж дараагийн бичлэгүүдээр уулзтлаа төр зур. Нэрээ яг нэг юм мартах чинь. Лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаа. Баярлалаа.